Яг нэг өгүүлбэрийг амар хэлмээр байна. Төрд байгаа хүмүүсээ намайг жоохон гээд битгий илэг бариараа. Миний хийж чадах зүйл энэ эх оронд их байгаа шүү. Ер нь миний ч биш. Залуучууд бидний хийж чадах зүйл энэ эх оронд их байгаа шүү гэдгийг ер нь бол маш тод дуугаар өөрийнхөө үзэл бодолтой бацсахсаад хэлмээр байна. Яг энэ үгийг маш сайн хэлмээр байна. Яг ингээд жигсаал яг болдог эхний өдөр маань ээж маань орой 11 цагийн үед ажилласаа тарж ирсэн. Тэгээ ажилласаа тарж ирчээд буцаад талбай руу явж гисэн. Үүрээр тэгээ 4 цагт буцаж орж ирсэн. Тэгээд би яг тэрийг нь хараад залууны бодож байгаа байхгүй юу? За ээж маань өглөөнөөс хойш ингээд ажиллаж агаад оройн ингээд талбай дээр очиж гисэж байна. За тэгвэл гэртээ ажилгүй би ягаад ээжийнхээ өмнөөс дуу хоолой болоод өөрийнхөө өмнөөс ирээдүйнхөө өмнөөс дүүгийнхээ өмнөөс ягаад талбай дээр очиж зогсож чадах байгаа юм бэ гэж яг энийг ингээд бодсон. Тэрний үднээс ингээ маргаашнаас нь өнөөдөр хүртэл 8 өдрийн турш тасралтгүй талбай дээр ингээ зогсож байгаа. Өглөө 8-аас өдрийн 3 хүртэл ер нь бол манай хичээл яг ордог. Яг тэгээд 3-аас тараад талбай руу ирэх замд бол 30 минут. Тэгээ 3:30-аас ер нь бол ойролцоогоор 6-7 хүртэл ингээд сууж агаад тэгээд дүүгээ аваад гэрлүүгээ ингээ харьдаг. Манай ам бүлийн тоо 6, манай гэрээс хөдөлмөр эрхэлдэг 2 хүн байдаг. Манай ах бол яг өөрийгөө ингээд аваад болгоод яваад байдаг. Харин манай ээж өөрөөсөө гадна 4 хүнийг ингээд хоололж тижээж одоо байрны мөнгө, усны мөнгө, төлбөр юу гэдэг сургалтын төлөв бүгдийг ингээд өөрөө зохицуулдаг. Манай ээж өөрөө хуваарай очиоруудын ордонд салаа ажиллаулдаг хүн. Тэгээд яг ингээд за сартаа 2-3 сая төгрөгийн цалинтай байлаа гэж бодоход одоо нэгт ажлынхаа газрын түрээсийг төлнө. Хоёрт байрны төлбөр, усны төлбөр, одоо жишээ нь миний өмсөх хувцас, идэх өдөөдрийн хоол, тэгээд сургалтын төлбөр энэ бүгдийг ээж маань ингээ ганцаараа төлж байгаа ингээд хүн. Тэгээ яг ээжигээ бодоод за үнэхээр би ч бас ингээд ядаж өөрийгөө аваад явъя, өөрийнхөө өдрийн хоолны мөнгийг өөрөө олъё гэсэн зорилготойгоор ингээд яг ажил хайж үтсэн л дээ. Тэгээ хуулиараа бол би яг өнөөдөр 18 хүрээгүй яг 4 сарын дараа 18 хүрэх хүн. Тэгээд за хуулиараа за CUG-с 25 би өнөөдөр ажиллаж болох юм байна. За угаагч бэлтгэх зөөгч хамаагүй тэрийг би хийя гэд тэгж байна. Өнөөдөр би 13-т амьдэрдэг хүн байлаа гэж бодоод баруун дөрвөн зам дээр ажилд орлоо. Угаагчийн ажилд орлоо жишээ. Угаагчийн ажилд оронгууд өнөөдөр би 20,000 төгрөгийн цалинтай. Тэгээд яг ингээд өглөөнөөс орой хүртэл ингээд ажиллаж энэ тасралтгүй. За тэгэнгүүт орой яг ингээд цалингаа аваа гэрлэгүй харих цаанд 10-аас хойш ингээд автобус зогсож байна. Эмэгтэй хүүхэд орой за алхаа тавьмаагүй харьяа. Гингүүд эмэгтэй хүн өнөөгийн нийгэмд үнэхээр хэцүү байна. Яг хаанаас хинт татаж аваад намайг яачих юм блэ? Тийм учраас би такси дангууд тэр өдөртөө ажилласан мөнгө маа таксинд ингээд явчаад байна. Тийм бол би өнөөдөр өглөөс орой хүртэл ажиллаад яг ямар хэрэг байгаа юм бэ? Тийм биз дээ. Ингээд өглөөс орой хүртэл тасралтгүй өөргө ядран барай ажилласнаа таксинд тэр мөнгө өрөөд нь штэ. Тийм бол өнөөдөр би энэ гэртээ ямар ч үүр бүтээлгүй ингээд өдөржингөө баг ингээд димит хийж агаад ирсэн хүн болоод байна. Тийм учраас бас ингээд залуу үед бидэнд бас ингээд ажлын байр айлуулах ингээд гаргаад өгөөч ээ. Яг үнэхээр өнөөдөр монголчууд бие биендээ хайртай байсан болвол ингээд аль дуртай газар нь өнөө өсгөхгүй байсан бах. Одоо та бүхэн сайн анзаарч байгаа. Жишээ нь талхны үнийг яриа. За өнөөдөр талхны үн яг бөөний цэгээс 1550-аар гарч байна. За зарим дэлгүүрт бол манай доотлын дэлгүүрт 1700 гэж байна. Одоо тэр захын дэлгүүрүүд 1850 гэж байна. Дөнгөцөө ингээд судлаад ингээд сонсоход яг 1850 гэж байна. Тэгээ яг энэ дээр юу гэж хэлмээр байгаа юм бэ гэхээр илүү ингээд сэтгэл гонсоолгож байгаа зүйл нь монголчууд нэг нэгэндээ амар хайрг байгаа байхгүй юу? Үн өсөж ийн гэдэгтээ ингээд яг ингээд сонсонгуудаа дуртай газар нь ингээд үнэн өсгөөд байна. Яг монголчууд үнэхээр бие биендээ хайртай байсан бол за ядаж ингэмээр байна. Яг нэг тогтвортой ингээд баланстаас яг ингээд үнэн ингээд за барьчмаар байна. Тэгэхгүй бол аль дуртай газар ингээ үнэ өсгöd байгаа зү. Тэгэхээр ч бас ингээд нэгэндээ үнэхээр хайргүй болохоор л тэр яг ингээд байгаа юм болов эсвэл яг адилхан амьдрах чинь би бас адилхан амьдрмаар байна гэсэн зорилгоор ингээ үнэ өсгöd байна гэмээр гээд байгаа боловч бас цаан чин өвчнөө олох хүмүүс байгаа штэ. Тэгээд Монголд хувийн сургууль, улсын сургууль гэж хоёр амьдлагддаг. За улсын сургуульд бол за баг нийгмийн доодох хүргийн за ингээд харьяанда ингээд сурдаг. Харин хувийн сургуульд аль мөнгөтэй тийм баячуудын хүүхдүүд ингээд суралцдаг. За жишээ нь Солонгос улсаас жишээ аваад үзэх юм бол ингээд улсын сургууль, хувийн сургууль ингээд хоёр байгаа. Гэхдээ хувийн сургуулиас илүү улсын сургууль нь илүү ингээд нэг чанартай ингээд өндөржүүлсэн ингээд боловсрол систем нь хүртэл ингээд өндөр байдаг. Харин Монголынхыг ингээд харах юм бол аль хувийн сургуультай сайн багш нарын ингээд оруулцдаг, сайн хүүхдүүдийн аль боломжтой айлын хүүхдүүдийг оруулцдаг. Улсын сургуулийг тэгээд ингээд хүсэр хаяад байгаа юм шиг байгаа байхгүй юу. Гэхдээ бас ингээд төр засагтаа хэлэхэд улсын сургуулийн ингээд боловсрол системийг илүү сайжруулад өгөөч ээ. Илүү их чанаржуулаад өгөөч ээ. Тэр одоо жишээ нь
гадаах талбайгаас нь хуулаад багш нарыгаа тэгээд ингээд сургуулийн орчин хүнд ингээд суралцах орчин маш чухал штэ. Хүн өсөж төрсэн цагаасаа эхлээд өсөж бодсоо орчноос хамаарат хүн ямар хүн болохыг жишээ нь ингээд төлөвшүүлдэг. Тэр шиг сурах орчныг бас ингээд маш сайн бүрдүүлээд өгөөч. Яг жигсаал болсон эхний 1-2 өдөр бол маш олон залуучууд баригдсан. За тэр тоо нэг хилээд яах вэ? Ямар ч залуучууд баригдсан, шүүрэгдсэн. Яг энэ дээр яг ингээд сошиалар өмнөхөр маш идэвхтэй явсан шүү дээ. Яг ингээд залуучуудыг зүгээр гимгүү зогсож байгаа үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудыг чирж авч байна гэх. Яг энэ дээр яг ингээ хандаж хэлэхэд болвол за ээж аав маань ингэсэн. За чи жигсч болно өөрийнхөө үзэл бодол дээр бат зогсоод ингээд мөнгөөр худалдагдахгүй явж байгаа чи үнэхээр бахархмаар байна гэдэг яг манай ээж өнөдөр хэлж байна. Тэрэн дээр бол ээжтэй маш их баярлж байгаа. Яг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд 8 хоногийн турш талбай дээр зогсож байгаад намайг ямар ч тач гэрээс чи бойл одоо чи бойл гэгээд намайг ямар ч тач хорих байна. За өөрийнхөө үзэл бодлыг зүгээр илэрхийлж байгаа бол чамаагаа үнэхээр дэмжнэ гэж яг тэгж хэлж байгаад нь би үнэхээр их баярлж байгаа. Харин ээж маа ганц санаа зовж байгаа асуудал маань за цаг та нар чүүрэгдчихвэ. Яг тэгж ин тэгээд манай ингээ яг ингээ зогсож байгаа өнөөдөр нэг 15-аас 20 ингээд өдөр болгоно ингээ зогсож байна. Яг тэр хүмүүстэй ингээ яг тэгэхэд цагдаа нар ингээ хувц өмснөө дунд нь ороод ингээд судалгаа игээ зураг мураг дараад яагаад ч байгаа тий ингээ зөвшөөрлгүүд зураг мураг дараад зарим нь бүр гэр оронд нь дагаж очиод ингээд хаалга үүдгийг ингээд нүдснээ танаа хүүхд чи ингэж тэгж ингээд дарамт үүсгээ шахалт үүсгээд байгаа байхгүй юу. Яг өнөөдөр бид нар өөрсдийнхөө үзэл бодолтой яг ингээд үндсэн хуулиараа болвол бид нар чи өөрсдөө үзэл бодлыг бүрэн чөлөөтэй илэрхийлэх боломжтой хүмүүс байхгүй юу ууг нь. Тэгж яхад нь ингээд бидний эрх чөлөөг ингээд үзэл бодлыг хаагаал ингээд гэрт нь хаалга үүдийн дарамтлах тэр асуудал бол үнэхээр зохисгүй байна. Залуучууд бид нэгдвэл нэгдэж чаддгийг шүү гэдгийг яг энэ жагсаал дээрээс бас манай төр засаг болон манай ард иргэд илүү харсан болов уу гэж бодож байна. Тэгээ одоо өмнө ингээд чагсаал мэгсаал болоход дандаа ингээд одоо 70 80 оныхоо ирээд ингээд чагсдаг. Тэгээд нөгөө залуу төлөөлөл зээ чинэрээс үеийнхэн бол байхгүй байдаг. Гэхдээ яг энэ чагсаал дээрээс та бүхэн маань сайн харсан бах. Залуучууд нэгдэж чадвал нэгдэж чаддгийг шүү. Дугуйрвал дуу нэг докторвол хүч нэг бид нар бас ингээд өөрсдөө үзэл бодол төр бат зогсоод нэг нь нийтийн төлөө гээд яг энэ эрх ашигын төлөө бид нар ингээд нэгнийхэн төлөө өөрсдийнхөө төлөө ингээд зогсож чаддгийг шүү. Илүү тийм одоо таны хэлсэн шиг яг залуу үеийнхэн PC тоглоод ингээд найз охин хүүгүүнээ эргүүлээд явдаг байж магадгүй. Бид нэр бол бүгд бол тэгдэггүйч нийгмийн зариг хэсэг бүлэг хүмүүс бол тэгдэг. Тэрийг нь бол би ингээд энэ дээр ярмаар гэн. Харин бидний дийлэх хувийг би ярмаар байна өнөөдөр. Дийлэх хувь дээрээ ер нь залуучууд бид нар нэгдэж чадсан шүү. Ер нь бол хүн болгон адилгүй шүү дээ тий. Өнөөдөр тэр хүүхэд PC тоглоо явж исэн ч гэсэн зарим залуучууд нь ингээд өнөөдөр яг миний төлөөллөөс ахуулаад ингээд талбай дээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд зогсож чаддгийг шүү гэдгийг яг ингээд манай ард иргэд бас харж байгаа байх гэж бодож байна. Алын шүү гэдэг үг бол үнэхээр яг ингээд хамгийн худлаа үг байсан бол өнөөдөр амлж байна гэдэг үг баг хамгийн худлаа үг болчиход байна шүү дээ. Одоо хин дуртай нь за би амлж байна гэд хэлэх юм бол өнөөдөр баг тэр хамгийн худлааг за наа чи ерөөс худ юм байна гэд яг тийм л байна.